Леви 1-р бүлэг шатаалт дахил эзэн уулзалтын майхан дотроос Мойсег дуудаж түүнд айлдахдаа Израилийн хүүгүүдтэй ярин та нараас хэн нэг нь эзэнд малаар өргөл өргөх бол бод богийн сүргээсээ өргөл өрг. Хэрв түүний өргөл нь бод малын шатаалт дахил байх аваас тэрээр согоггүй ир малыг өргөх бөгөөд эзний өмнө хүлээн авагдахын төлөө уулзалтын майхны өвдөнд үүнийг өргөг. Тэр хүн шатаалт дахлын толгой дээр гараа тавих бөгөөд энэ нь тэр хүний өмнөөс эвлэрүүлэл болж хүлээн авагдана. Тэр хүн эзний өмнө бяруу нядалж Аароны тахилч хөвгүүд цусыг нь навчран уулзалтын майхны өвдөн дэх тахилын ширээг тойруулан цацна. Тэрээр шатаалт тахлыг өвчиж үүнийг эвдэг. Тахилч Аароны хөвгүүд тахилын ширээн дээр гал өрдөж гал дээр түлээ мод өрнө. Аароны тахилч хөвгүүд бүх хэсгүүд толгой гадар өөхийг тахилын ширээн дээрх галын түлээн дээр өрж тавина. Харин гэдэс дотор болон мөчрүүдийг нь усаар угааг. Тахилч энэ бүхнийг тахилын ширээн дээр шатаах бөгөөд энэ нь эзэнд тааламжит үнэр шатаалт тахил буюу галан тахил болоо. Хэрв түүний өргөл нь бог малаас эсвэл хонь эсвэл ямаан шатаалт тахил байх аваас тэрээр цогохгүй ир малыг өргөг. Тэр үүнийг эзний өмнө тахилын ширээний хойд талд нядлах бөгөөд Аароны тахилч хөвгүүд цусыг нь тахилын ширээг тойруулан цацнаа. Тэр үүнийг хэсэглэн эвдээд толгой гадар өөхийг нь тахилч тахилын ширээн дээр дээрх галын түлээн дээр өрөх ажгуу. Харин гэдэс дотор болон мөчүүдийг нь усаар угааг. Тахилч энэ бүхнийг тахилын ширээн дээр шатаах бөгөөд энэ нь эзэнд тааламжит үнэр шатаалт тахил буюу галан тахил болоо. Хэрв тэр хүний эзэнд өргөх өргөл шувуун шатаалт тахил байх аваас хүүрзэг нь эсвэл өсвөр тагтааг өргөлдөө өргөг. Тахилч үүнийг тахилын ширээнд авчирч толгойг нь мушгин тахилын ширээн дээр шатаагаад цусыг нь тахилын ширээний хажуу руу гойжуулна. Бас түүний гүйг өднийх нь хамт салган авч тахилын ширээний хажууд зүүн тийш үнс рүү хаяг. Түүнийг далавчийг нь ханслахгүйгээр хажуу руу нь хувааг. Тахилч үүнийг тахилын ширээн дээрх галын түлээн дээр шатаах бөгөөд энэ нь эзэнд тааламжит үнэр шатаалт тахил буюу галан тахил болоо. Леви 2-р бүлэг эдийн өргөл. Хэн нэгэн эзэнд өргөл болон эдийн өргөлийг өргөх аваас өргөл нь сайн гурилих байх бөгөөд тэр үүн дээр дос асган дээр нь гүгэл тавиг. Тэр үүнийг Аароны тахилч хөвгүүдэд авчран сайн гурилаас атга дүүрнийг тосноос нь гүгэлтэй аваг. Тахилч үүнийг бэлгэдлийн хувь болгон тахилын ширээн дээр шатаах бөгөөд энэ нь эзэнд тааламжит үнэр галан тахил болоо. Харин эдийн өргөлийн үлдэгдэл нь Аарон болон түүний хөвгүүдэд ноогдох бөгөөд энэ нь эзэнд өргөх галан тахилууд дотроос ариунаас ариун нь бүлгөө. Чи 100-нд жигэнсэн эдийн өргөлийг өргөх аваас энэ нь досоор багсарсан сайн гурилан эсгээгүй боов эсвэл досоор тосолсон эсгээгүй бэм байх болоо. Хэрв өргөл чинь хайруулын тавг дээр хийсэн эдийн өргөл байх аваас энэ нь эсгээгүй досонд багсарсан сайн гурилих байх ёстой. Түүнийг жижиглэн хугалж дээр нь дос асах. Энэ нь эдийн өргөл болоо. Хэрв өргөл чинь савнд бэлтгэсэн эдийн өргөл байх аваас үүнийг достой сайн гурилаар хийсэн байх ёстой. Та нар эдгээр зүйлээр хийсэн эдийн өргөлийг эзэнд авчран тахилчид өрг. Тэд үүнийг тахилын ширээнд аваачна. Тахилч эдийн өргөлөөс бэлгэдлийн хувийг авч үүнийг тахилын ширээн дээр шатаах бөгөөд энэ нь эзэнд тааламжит үнэр галан тахил болоо. Эдийн өргөлийн үлдэгдэл нь Аарон болон түүний хөвгүүдэд ноогдох бөгөөд энэ нь эзэнд өргөх галан тахилууд дотроос ариунаас ариун нь бүлгөө. Эзэнд та нарыг авчрах ямар ч эдийн өргөл хөрөнгөөр хэсгсэн байх ёсгүй. Учир нь та нар ямар ч хөрөнгө ба зөвгийн балыг галан тахил болгон эзэнд зориулан шатаах ёсгүй.
Та нар анхны үр жимсний өргөлийг эзэнд өргөхдөө үүнийгээ харин дахлын ширээн дээр тааламжид үнэр болгон өргөх ёсгүй. Эден өргөл болгоноо давсаар амтал. Эден өргөлд чинь бурхны гэрээний давс бүү дутагддаг. Бүх өргөлдөө та нар давстай өргөхдөн. Та нар дээж үр жимсний эден өргөлийг эзэнд өргөх аваас гал дээр хурсан шин тариан төрөө өөрүүлсэн шин үрийг үр жимсний эден өргөлдөө өрг. Түүн дээр тос асхан дээр нь гүгэл тавь. Энэ нь эден өргөл болоо. Дахиж түүний бэлгэдлийн хувь болох өөрүүлсэн шин үр ба тосыг бүх гүглийн хамт эзэнд өргөх галан дахил болгон шатааг. Леви 3 дугаар бүлэг эвийн дахил. Хэрв түүний өргөл нь эвийн дахлын нядлах дахил байх аваас тэр хүн үүнийгээ бод малын сүргээс өргөх гэж байгаа бол ирж бай, эмч бай, согоггүй мал эзний өмнө өргөх ёстой. Тэр хүн гараа дахлынхаа толгой дээр тавьж уулзалтын майхны өвдөнд нь ядалахад дахилж болох Аароны хөвгүүд цусыг нь дахлын ширээг тойруулан цацна. Тэрээр эвийн дахлаас эзэнд галан дахил болгон сэмж бүх дотор өөхийг нь 2 бөөрийг нь ууц дагуух өөхтэй нь өнчин элгийг бөөртэй нь хамт салган эдгээрийг өргөв. Аароны хөвгүүд үүнийг дахлын ширээн дээрх галын түлэн дээр буй шатаалт дахлын дээр шатаах бөгөөд энэ нь эзэнд тааламжит үнэрт галан дахил юмаа. Хараа итгэлийг аваарай. Хэрв эзэнд өргөх эвийн дахил нь бог малын өргөл байх аваас дээрээ алинч бай согоггүй малыг тэр хүн өргөх. Хэрв дахлын өргөл болгон хураг өргөх гэж байгаа аваас тэр үүнийгээ эзний өмнө авчраг. Тэр хүн гараа дахлынхаа толгой дээр тавьж уулзалтын майхны өмнө ядлаг. Аароны хөвгүүд цусыг нь дахлын ширээг тойруулан цацаг. Тэр хүн эвийн дахлаас эзэнд өргөх галан дахил болон өөхийг нь үүнээс харцгаар нь салгаад ууц сүүлний өөхийг бүхэлд нь сэмж бүх дотор өөхийг 2 бөөрийг ууц дагуух өөхтэй нь хамт өнчин элгийг бөөртэй нь хамт салгаж эдгээрийгээ өргөг. Дахилч үүнийг эзэнд галан дахлын хүнс болгон дахлын ширээн дээр шатаана. Хэрв дахлын өргөл нь ямаа байгаагаас тэр хүн үүнийг эзний өмнө авчраг. Тэрээр гараа толгой дээр нь тавин үүнийг уулзалтын майхны өмнө ядлаг. Аароны хөвгүүд цусыг нь дахлын ширээг тойруулан цацаг. Үүнээс тэр өөрийн дахлын өргөлд эзэнд галан дахил болгон сэмж бүх дотор өөхийг мөн 2 бөөрийг ууц дагуух өөхтэй нь хамт өнчин элгийг бөөртэй нь хамт салган эдгээрийг өргөв. Дахилч эдгээрийг дахлын ширээн дээр шатаах бөгөөд энэ нь тааламжид үнэрт галаар өргөх хүнсэн дахил болоо. Бүх өөх эзнийх болоо. Энэ нь амьдрах газар бүрт чинь хамаг үеийн хэнд чинь улиран үргэлжлэх зарлиг болоо. Та нар альва өөх болон альва цусыг бүү эд гэж тэдэнд хэл гэлээ. Леви 5 дугаар бүлэг нүглийн дахил. Леви 4 дугаар бүлэг нүглийн дахил. Эзэн Мойсед айлдахдаа Израилийн хүүгүүдэд эзний хийхийг хориглосон зүйлээс хүн аль нэгийг нь хийж санамсаргүй нүгэл үлдэх аваас хэрв тослогдсон тахилч ард түмнийг ялд унгаж нүгэл үлдэх аваас тэр хүн үйлдсэн нүгэлдээ залуу согоггүй бухыг нүглийн дахил болгон эзэнд өргөв. Тэрээр бухыг уулзалтын майхны өвдөнд эзний өмнө авчраад гараа бухын толгой дээр тавьж үүнийг эзний өмнө ятлаг. Тослогдсон тахилч бухын цуснаас аваад үүнийгээ уулзалтын майханд авчраг. Дахилч цусанд хуруугаа дүрэн эзний өмнө ариун газрын хөшигний өмнө
цуснаас 7 удаа цацах бүлгөө. Дахилч бас уулзалтын майханд эзний өмнө буй анхлын утлагт дахлын ширээний эврүүд дээр хэсэг цусыг нялж уулзалтын майхны үүдэнд байгаа шатаалт дахлын ширээний суурь руу бухын бүх цусыг асгана. Нүглийн дахилд тэр үүнээс бухын бүх өөхийг нь буюу сэмж бүх дотор өөхийг хоёр бөөрийг ууц дагуух өөхтэй хамт өнчин илгийг бөөртэй нь хамт эвийн дахлыг үхрээс салгасан тэр ёсоор салгана. Дахилч эдгээрийг шатаалт дахлын ширээн дээр шатаах бүлгөө. Харин бухын арьс болон бүх махыг нь толгой мөч гэдэс дотор сэвс буюу бухыг бүхэлд нь тэрээр хуарангийн гадаа үн сасгадаг цэвэр газарт аваачиж модон дээр галдан шатааг. Үүнийг үн сасгадаг газарт шатааг. Хэрэв Израилийн даяар хотол түмэн санамсаргүй алдаж уг хэрэг чуулганд анзаарагдахгүй өнгөрөх буюу эзний хийх ёсгүй хэмээн тушаасан альва зүйлийг хийснээр тэд ялтай болох аваас тэдний үйлдсэн нүгэл мэдэгдэх үед чуулган нүглийн дахилд зориулан залуу бухыг өргөв. Үүнийг уулзалтын майхны өмнө авчрах бүлгөө. Хотол түмний ахмадууд эзний өмнө бухын толгой дээр гараа тавиад уг бухыг эзний өмнө ядлаг. Тэгээд тослогдсон дахилж бухын цуснаас уулзалтын майханд авчирнаа. Дахилж цусанд хуруугаа дүрэн эзний өмнө хөшгөний өмнө 7 удаа цацна. Тэрээр хэсэг цусыг уулзалтын майханд эзний өмнө буй дахлын ширээний эврүүд дээр нялна. Бүх цусыг тэр уулзалтын майхны үүдэн дэх шатаалт дахлын ширээний суурь руу асгана. Тэр мөнөөх бухаас бүх өөхийг салган дахлын ширээн дээр шатаан уугуулна. Нүглийн дахлын буханд хэсэгчлэн уг буханд мөн тэгж хийнэ. Үүнийг яг тэр ёсоор нь түүнд хийнэ. Дахилч ийхүү тэдэнд эвдрүүлгийг хийж тэд уушлагдах болно. Тэгээд тэр бухыг хуарангийн гадна аваачиж эхний бухыг шатаасантай адил шатаана. Энэ нь чуулганд зориулсан нүглийн дахил юм. Удирдагч хүн нүгэл үйлдэж эзэн бурхны хийхийг хориглосон бүх зүйлээ санамсаргүй үйлдэн ялтай болох аваас хэрэг үйлдсэн нүглийг нь түүнд мэдүүлбэл тэрээр согоггүй ухныг дахилдаа зориулан авчрах ёстой. Тэрээр ухны толгой дээр гараа тавьж шатаалт дахлыг нядалдаг газарт эзний өмнө үүнийг нядална. Энэ нь нүглийн дахил юм. Тэгээд нүглийн дахлын цуснаас дахилж хуруугаараа авч шатаалт дахлын ширээний эврүүд дээр нялан бусад цусыг нь шатаалт дахлын ширээний суурь руу асгах ёстой. Бүх өөхийг нь тэрээр эвийн дахлуудын өөхний адил дахлын ширээн дээр шатааг. Ийхүү дахилч түүнд нүглийнхэн нэвдрүүлэлтийг хийх бөгөөд тэр уушлагдах болно. Эзэн тушаалаараа хориглосон зүйлсийг аль нэгийг жирийн хүмүүний нэгэн санамсаргүй хийснээрээ нүгэл үйлдэн ялтай болох аваас тэр үйлдсэн нүглийг нь уг хүнд мэдүүлбэл тэрээр үйлдсэн нүглийнхээ дахилд зориулан согоггүй им ямааг авчрах ёстой. Тэр хүн нүглийн дахлын толгой дээр гараа тавьж уг нүглийн дахлыг шатаалт дахлын байранд нядална. Дахилч түүний цуснаас хэсгийг хуруугаараа авч шатаалт дахлын ширээний эврүүд дээр нялан бусад бүх цусыг нь дахлын ширээний суурь руу асгах ёстой. Эвийн дахлын өөхийг салгасантай адил бүх өөхийг нь салгав. Дахилч үүнийг дахлын ширээн дээр эзэнд тааламжит үнэр болгон шатааг. Ийхүү дахилч түүнд эвдрүүлгийг хийж тэр уушлагдах болно. Тэрээр хургыг өөрийн дахлын өргөл болгон нүглийн дахилд авчрах аваас согоггүй им хураг авчрах ёстой. Тэр нүглийн дахлын толгой дээр гараа тавьж үүнийг шатаалт дахил нядалдаг газар нүглийн дахилд зориулан нядлах болно. Дахилч нүглийн дахлын цуснаас хуруугаараа авч шатаалт дахлын ширээний эврүүд дээр нялаад буцад бүх цусыг дахлын ширээний
суур руу асгана. Тэгээд тэр бүх өөхийг нь эвийн дахлын хурганы өөхийг салгасантай адил салгах бөгөөд дахиач эдгээрийг дахлын ширээн дээр галан дахлууд дээр эзэнт шатаан өгүүлнэ. Ийхүү дахилж үйлдсэн нүглийнх нь эвдрүүлэлийг түүнд хийж тэрээр уушлагдах болно.